Hello. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр 100 өдрийн турш Hardcore Survival бичлэгний part 2. Тэгэхээр энэ өдөрч буй хугацаанд над текстэ 3 зүйл байгаа. Нэгт бүх армор болон зүйлүүдээ Netherite болгож хөрөх. Хоёрт бүр маш сайн төгсөн чантай болох. Гуравт Ender Dragon алах бэлтгэлээ хангана. За тэгээд шууд бичлэг рүү орцгоё. За 50 дахь өдөр шууд эхэлж гин. За тэгмүүдээ би шууд Nether portal ороод XP авъя гэж утсан. Уусаа enchant хийхэд бол XP маш хэрэгтэй. Тэгээд бахан quartz дээр ухна мэдээж. Тэр гайгүй гадар зүрсэн би бол амар гадар төгж магадгүй гэж бодоод бас сэрэмжлээд байсан. Тэгээд нэг жоохон блок авч байгаа. Тэр quartz-ыг авъя гэж бодоод. Тэгээд quartz-аж мэдээж бахан XP авах хэрэгтэй. Тэгээд бахан XP аваад quartz тухай үзсэн чинь лава гарч ирээ. Би яхаа мэдэхгүй. Тэгээд хамгийн маш татсан. За яах вэ? Тэгээд яг хөтэ энэ юу аваад gold болон quartz эдрийг бүгдийг аваад тэгээд гайгүй XP-тэй болсон болно. Тэгээд нэг 10 левелтэй болоод тэгээд нэг арай гайгүй болоод тэгээд буцаж явсан. Тэгээд буцаж явсан чинь орой болсон байсан. Тэгээд угаасаа тэгээд орой болсон болохоор унтна. За онцсэрэг ингээд 51 өдөр. 51 өдөр бол юм хийгээгүй. Хүрнүүдээ өржүүлээд хүрнүүдээ чистэн хүрнийхээ фармыг ажиллуулад тэгээд нэг юм хийгээгүй. Тэгээд ургас ногоогоо хураагаад буцаж тариад тэгэл нэг юм хийгээгүй. Тэгээд ишээгээ нэг өхөр нэмж оруулаад тэгээд тэрийг алаад тэгээд одоо фарманыг хальт ажиллуулад тэгээд фарман ажиллаж илээ гайгүй. Тэгээд хүрнүүд өржүүлэхгүй бол ажиллахгүй. Тэгээд нэг хальт нэг эмралт хэрэгтэй мэдээж enchant хийхэд бол шууд ном хөдөлж авъя гэж утсан. Villager-тэй trade хийн. Тэгвэл эмралт хэрэгтэй. Тийм болохоор би энэ Fletching table хийгээд тэг ингээд савхаараа трейдлээд тэг Villager-тэй трейдлээд болгоё гэж утсан. Тэнд нэг хитэн Villager цуглуулж авчираад хитэн чигтэй нэг 2 Villager цуглуулад тэгээд яасан байгаа. Трейд хийсэн байгаа. Тэгээд ингээд нэг Villager-ыг оруулаад тэгээд ингээд трейд хийгээд тэгээд жоохон томруулъя гээд энэ жоохон томруулаад тэгээд маш их мод фармдж ирээд бүгдийг савхуулгаад тэгээд тэрийг одоо ингээд трейдлээд нэг хитэн эмралт болсон байгаа. Тэгээд дахиж нэг Villager нэмж оруулаад тэгээд 2 юутай бас 2 Villager болсон байгаа энэ дээ. Тэгээд нөгөө энэ Villager-тэй дахиж трейдлээд тэгээд гайгүй хитэн эмралт болоод авсан. Тэгээд энэ 2 Villager яагаад ч мэдгүй гин шууд үржицсэн. Тэгээд мэдээж бас хүүхэд нь гарна. Тэгээд хүүхдийн би шууд номын санчилгоод ном авъя гэж бодсон. Тэгээд энэ гурван жоохон байгаа гадар томруулаад тэгээд жоохон том болохгүй бол эдгээр арай багтахгүй гэж магадгүй гэж бодоод. Тэгээд бүр доош явахгүй бол эдгээр гарч магадгүй гэж бодоод нөгөө нэг юм тэнгуут. Тэгээд нэг Villager нь яагаад ч унтсан доошоо нэг 3 нөхөл том болгож ирсэн чинь гинт шууд доор нөхөж тараад тэг шууд унтсан нэг Villager нь. Унсан Villager-ийн доор энэ тэр дээрээс унж ирсэн чинь. Тэг ингээд доор ганцаараа тэг бол дээшээ гаргая гэсэн чинь Villager-д гардаг юм билээ ямар тэнэг. Тэг би бол ингээд гаргая гэж шат хийж өгсөн. Тэг өөр бэлэн шат хийгээ өгчөд очиод гарахгүй байсан. Тэг би хамгийн юмнуудын гоё болгоод тэг замыг ингээд авирахаар болгож өгөөд чи Villager гардаг юм билээ шээ. Чи юммаар тараас нэг төлөхөж үдсэн болохгүй. Тэг бас ингээд төлөхөд хар дэшээ шатаар гардаг юм билээ. Тэг ингээд гарахгүй. Ажлаар дагуулж ирэх гэж үдсэн. Тэгвэл ажлаа дагаж ирж ийсэн. Тэгээд дэшээ гараагүй л дээ. Ингээ ажлаар дагуулах гэж үзээд байлоо. Тэр нь бол 54 дахь өдөр би баг өдөржингөө л мод тайрсан. Маш их мод тайраад. Тэгээд энэ 3 стак мод тайрж ирсэн. Тэрийг одоо бүгдийг мэдээ савхуулгаж хөвөргөн. Тэгээд энэ дээр бол одоо ингээд бүгдийг савхуулгана. Бүгдийг савхуулгаж хөвөргаад тэгээд мэдээж уусаа трейдлэн. Бүр маш их савхтай болоод
Тэг ингээ бүр инвентарыгаа дүүртэл савхтай болоод тэндээ нэг юм хонх тавиад өргөчихсөн. За тэгээд баахан трейд хийсэн. Хүмүүсаа бүгднтэй трейд хийгээд тэгээд эмералд авах хэрэгтэй. Тэгээд 55 дахь өдрөөс тэгээд нэг юм хийгээгүй. Тэгээд энэ визэжтэйгээ трейдлээ үзсэн чи гинт нэгэн чэнс нэг номын санч гараад ирсэн. Тэг би бүр гайхаад юу илээ гэж бодоод тэгээд тэрийгээ доош унагаагаад нэг газар булаад орхисон. Уусаа номын санчаар хэрэгээд тэгээд би армартаа юу яваа гэж бодсон. Жогоон хамгаалт хийгээд. Тэгсэн чи юу н шууд юу болцсон байж идэв. Номын тавиар навчрах гээд ирсэн чи арай савх зардаг юм болцсон байдیں۔ Нөгөө нэг доош унсан савхын савхчны налаа ицсэн. Тэнцээс бүр амар их хайгаал хэрэгтэй ном болох гэж. Тэг нэг баахан цохиж үдсэн дэ болохгүй. Тэг за бүр болигээд болоод тэгс дахиад энэ чинс нэг юу гараад ирдیں۔ Вилежер юу болсон? Номын санч болсон. Тэг явахта угаасаа нэг тэгээд дахиад доош ухаж хорж үлдэх нь ойлгомжтой тэгээд. Тэгээс доош ухаж хорж үлдээгээд тэгээд тэр вилежер номын санч биш юу болгож ирсэн. Тэгвэр савхаар трейдлдэг хүн болгочих гэж бодоод тэгээд номынхан тавирыг аваад савхаар трейдлдэг болгоод тэгээд ингээд савхаар трейдлээд тэгээд хороод үлдээсэн. Тэгээд нөгөө вилежлэг очиод бас дахиж трейдлээд тэгэл энэ өдөр иймэрхүү юм хийгээл тэгэл шөнө болол унтсан да. Тэгтээ өглөө болоод тэн ингээд нэг тэнтэн нэг трейдлэх гээд үзсэн. Тэгээ баахан ном олохгүй явж байгаа бас. Тэнтэн нэг трейдлээсэн трейдлээс. Тэгээ ингээд олигтой ном өгөхгүй. Тэгээ амар олоод үзэлсэн. Ууд нь хэрэгтэй нэг ном олчулаас гайгүй гэж бодоод тэгээд амахгүй үлээгээдсэн. Сүүлдээ бүр уур хүрээд чинь нөгөө вилежер доош унаад тэгээд зомби даалуулсан. Тэгээд зомби болохоор тэгээд уусаа тэгээд алхаас өөр зонголт байгаагүй. Эсвэл унтаас ирсэн. Тэгээд 57 дахь өдөр. Энэ өдөр зүгээр шууд өөр вилежер рүү явчих гэж бодсон. Нөгөө нэг ruin portal хаашаа явангууд ruin portal гэдэг. Тэрний цааныг вилежер байдаг. Тийш очиж чи баахан ажил хүмүүс байсан. Тэдрийг ажилтаа олгож үзсэн чи болж исэн. Тэгээ угсаа мэдээж ухаж оруулна бас. Тэгээ энэ баахан вилежерүүдийг гэрт нь хориод, газар доош ухаад. Тэг бүгд нь гэрт нь хориод, газар доош ухаж хориод. Тэгээ хүүхд нугас том болоод трейд хийх хэрэгтэйгээд бас хориод. Тэгээд энэ вилежтэй хальт үзээд энэ айгу хурдан юу өгцөн. Тэгэл нэг унтаж сэрэл дахиад энэ вилежтэйг үзэл. Энэ вилежер усан их гоё мөгөөгүй тэгээ ингээл амар болоод дахиад үзэлсэн. Тэг ингээд амар болоод үзээд бүр ингээд бүр цохиж зодоод бүр амар болоод үзэл. Тэгээд ашгүй нэг ингээд нэг цохоод үзсэн чинь хэрэгтэй энэ чинь төгсөн лүтийн 3 гээд амар хэмтээ өгсөн бас. Тэгсэн надад ном байгаагүй тийм болохоор энэ вилежерийг нь хорж үлдээгээд ном авахар явсан гэрээсээ. Энэ вилежер ингэж энд нь хориод тэг гэрлүүгээ явж ном авахар ирсэн. Явсан. Тэг гэртээ ирээд ном хайсан чинь 2 хон ном байсан надаа. Тэр нь sugar cane дээр тариад sugar cane тарихсан надад нэг л sugar cane байсан л та. Нэг тарж үлдээгээд тэгээд нөгөө вилежтэй ирээд унтаж сэрээд нөгөө вилежлэг очиод лүтэн 3 авсан. Лүтэн 3 уусаа маш хэрэгтэй энэ ч.
Тэгээ энэ хүнд ингээд энийг ингээд бас эндээ хориод үлдээсэн. Тэгээ нөгөө энэ виллежерүүдийг бүгдийг нэг газар байлгаад тэгээ үржүүлээд тэгээ ном авъя гэж бодоод ингээд бүгдэнд нь ингээд нэг голт нь нэг гэр шиг юм барьж өгсөн. Одоо энэ ингээд барьж гин. Тэгээ бүх орыг аваад тэр дотор ор хийгээд орыг хийж тавиад тэгээ виллежерүүдийг энд нь хориод үлдээсэн. Тэгээс эдгээр үржээд тэгээд дараа нь ном авах хэрэгтэйгээд би ингээд бүгдийг нэг газар хориод үлдээсэн. Тэгээ хаалга дээр хийгээд тэг шөнө болоод виллежерүүд өөрсдөө орж ирж исэн. Тэдний виллежерийг алаа зомби. Тэгээс өөр бүх виллежерүүд хорчоод унтсан даа. Тэгээд эдрийг үржүүлэхэд өөртөө баахан лууван юмнуудаа өгсөн. Тэгэхэндээ эдэр үрждэггүй юм бүр. Тэг бүр амар удаан байжсэн дараа ашгүй гэж ихэнх нь үржиж эхэлсэн бүгдээрээ. Энэ хоёр үржижсэн. Тэгээс мэдээж хүүхдүүд нь дараа нь том болоод тэгээд баахан виллежер би нэр үржижсэн. Тэг амар олуулаа болоод тэнийг мэдэн чи ингээд нэг сонь хүүхдүүд нь алга болоодсэн. Тэг би номоо хайгаал тэнд хүүхдүүд нь алга болоод тэг хүүхдүүд нь яг алга болоод ингээд харсан чинь нэг блокор гардыг байлээ. Би тэрийг мэдэхгүй үргүүтээд хүүхдүүд нь бүгдээрээ гараа зогтцсон. Тэг хүүхдүүд нь бүр ордгоо байлээ. Би бүр оруулах гээд ингээд бүр амар олоод чигээгээд оруулах чадаагүй. Хамаг хаалгаа үдээ бүглөөд хүүхдүүд нь орж ирээгүй бүр шатгарааж өгөөд тач орж ирэхгүй. Тэшүн болоод тахч ингээд орж ирэхгүй. Тэгээ бүр ингээд зүл төлхөөч орж ирэхгүй, зөхөөч орж ирэхгүй. Тэгээ за хаяагээ би шууд өөрөө унтаад. Тэгээ нэг хүүхэд нь гадаа явж харна шууд доошоос нэг хүүхэд оруулаад төгжид үлдээсэн. Тэгээ мэдэгдүүлэхийн тулд мэдээж өндөр юмор бариад тэгээд дахиад нэг ном хайгаад үзээд би энэ дээр Unbreaking болоод дөөсөн надаа Unbreaking маш их хэрэгтэй. Мэдээж хамаг хувцс бүх юм хэрэгтэй болохоор ингээд Unbreaking амар олоодаа уулын 7 хэрэгтэй надаа. Тэг ингээд баахан трейдж жагаад Unbreaking аваад хувцснуудаа хийгээд тэг ингээд сэлэм төлүүдтэй хийхэд хэрэгтэй гэдэг ингээд амар их авсан Unbreaking. Тэний виллежтэй дахиад ингээд өөр ном авах гэж үзээд тэгээд уусаа өөр protection тэгээд яг гутлын enchant тэгээд хувцсны enchant тэгээд ер нь бол тэгээд баахал enchant хэрэгтэй. Тийм болохоор би ихлээд юу ч гэсэн Unbreaking авсан. Тэгээд өөр enchant мэдээ зөндөө хэрэгтэй. Тийм болохоор enchant ингээд баахан enchant авах гээд тийм. Тэгээ бүр авч чадаагүй болохоор унтаас ирсэн чинь нэг энэ зомби болсон дуурайд идэв. Тэгээ энд байсан нэг виллежер маань зомби болгоцсон. Тэгээ шатыг устгаагүй байсан болохоор бүх виллежер маань зомби болсон байсан. Тэгэл би бүр бүр хайр юм гэж бодвол. Тэгэл энэ виллежер хаяа явсан да. Тэгээд мэдээж enchant хийм. Sword дээр Unbreaking, looting гэдрэгээд мэдээж pickaxe маань амар идрээдсэн болохоор би шууд юу хийсэн? Unbreaking хийсэн. Тэгээд зөвхөндөө бас Unbreaking хийгээд сэлмэндээ лүүтийн 3 хийгээд тавц хайлтын жантлаад малгаанда Aquafinity дрэгээд. За тэгээд бахан байга алтуудаа аваад там ороод нөгөө Piglinтэй трейдлээ гэж бодоод. Тэгээд бахан Piglinтэй трейдлсэн ч гэсэн Ender Pearl мөрлөгөөгүй. Луалах бэлтгэлийн юм өгөөгүй. Тэгээд бахан трейдлсэн тэгээд нэг юм өгөөгүй дээ. Тэгээд би нөгөө Netherite full Netherite болгоно гэсэн. Тэгээд тэрийг яах гээд нэг хальт Netherite ухсан. Тэгээд тэжүүг нь Quartz дээр ухаад, Netherite дээр ухаад, Gold ухаад. Тэгээд баахан Quartz дээр ухаад, баахан ухаал. Тэгээд занд гарч ирсэн бараг бүх юм ухна. Gold, Quartz тэгээд энэ ухаал. Тэгээд ухаж явжаад шүүж би анхныхаа Netherite эвлээ. Тэгээд Netherite-ийг олсон. Тэгээд 2 байсан. Тэгээд хоёрыг авчаад дахиад нэг олсон.
бас дахиад уусан. Тэр нь бол баахан голдтой 5 нетрайттэй. Тэгээд ийм болсон. Тэгэд байгаа алтуудаа бүгдийг нь юу болгоод тэгээд алтаараа пигмент трейдлээд тийм өгөөгүй. Тэг би энийг санаандгүй зөхиод хажилтлаас амар зөхиод. Тэг бүгээс эдрийг нүдэн дээр нь алчвал хойноос бас дайрна гэж бодоод зөхөөгүй. Тэг би зур гаргаж жагаад гээл. Тэг би харамсалтайгаар үгсэн. Амар муухай. Тэгээ угаас энэ дэр үгсэн. Тэгээд өөр одоо юу их хөвтэй энэ дэр. За тэгээд бай.